30, 60, 90 градусын гурвалжин хичээлээ үргэлжлүүлцгээе. Бүгдээрээ сурсан зүйлсээ эргэнэг харцгаая. Ядаж харсан зүйлсээ сурсан гэдэгт итгэж байна. Бидэнд 30, 60, 90 градусын гурвалжин өгөгдөхөд зөвхөн 30, 60, 90 гурвалжны хувьд хэрэв гипноз нь ааш урттай гэж үзвэл 30 градусын эсрэг орших тал нь энэхүү гурвалжны хамгийн богино тал болох бөгөөд 2-ны ааш 2-ны 1-ийг үржүүлэх нь гипноз байна. Бас 60 градусын эсрэг орших тал нь өмнөхөөсөө арай урт байх бөгөөд 2-ны язгуурын дор 3-ыг үржих нь ааштай тэнцүү гэдгийг бид мэддэг болсон. Иймээс одоо үүнийг ашиглан бодлого батцгаая. Би нэг гурвалжин зуръя. Гурвалжны энэ өнцгөө нь 90 градус, харин энэ өнцгөө нь 30 градус, энэ өнцгөө нь 30, харин энэ нь 90 байхад нөгөө өнцгийг 60 байна гэдгийг мэдээж бид тооцоолж чаднаа. Гипнозыг 12-гийн 90 градусын эсрэг орших тал нь гипноз болох бөгөөд гипнозын уртыг бид 12 байна гэдгийг хэлсэн. Тэгвэл энэ талын хувьд ямар байх вэ? Энэ тал нь 60 градусын эсрэг орших тал уу? Эсвэл 30 градусын эсрэг орших тал уу? За тэгэхээр энэ өнцөг 30 градус байна. Зөв. Бид энэхүү гурвалжны багаахан хэсгийг нь өөрчлөн зурсан. 30 градусын өнцөг нь энэ тал руу харсан байна. Мөн энэ тал нь гурвалжны хамгийн богино тал байна. Бидний судалснаар 30 градусын эсрэг орших тал нь гипнозын хагастай тэнцүү байдаг. Иймд гипноз нь 12 гэдгээс энэ тал 6 болж байна. Харин энэ тал нь 60 градусын эсрэг орших тал учраас 2-ны язгуурын дор 3-ыг үржүүлэх нь гипноз гэдгээс 2-ны язгуурын дор 3-ыг үржих нь 12 болох бөгөөд энэ нь тэнцүү 6 язгуурын дор 3 болно. Өөр нэгэн сонирхолтой зүйл бол гипноз биш хоёр талын арай урт тал нь богино талаасаа язгуурын дор 3 дахин их байна. Үүнд эргэлзэхгүй байна. Та нар ч гэсэн эргэлзэх хэрэггүй. Өөр нэгэн жишээ авч үзье. Энэ өнцгөө нь 30 градус, энэ өнцгөө нь 90 градус гээ. Харин энэ тал 5 урттай. Тэгвэл энэ талын урт хэд болох вэ? Юун түрүүнд өгөгдлөө харцгаая. 5 нь ямар тал болох вэ? Тэгэхээр энэ өнцгөө нь 30 градус бол энэ нь 60 градус болох нь илэрхий. Иймд 60 градусын эсрэг орших талын урт 5 бөгөөд харин гипноз нь x болно. 90 градусын өнцгийн хөндөй орших тал нь x учраас энэ нь гурвалжны хамгийн урт тал болох юм. Бидний мэдих томьёо ёсоор 5 тэнцүү 2-ны язгуурын дор 3-ыг үржих нь x болох бөгөөд энд бид гипнозыг x хувьсгчаар тэмдэглэсэн. Одоо эндээс x-ийг бодож алцгаая. Дэгшгэлийг бодохдоо хоёр талыг x-ийн өмнөх коэффициентийн уруугаар үржүүлдгийг бид мэднэ. Иймээс хоёр талыг язгуурын дор 3-ны 2-оор үржүүлвэл язгуурын дор 3-ны 10 болно. Мэдээж энэ хоёр нь энэ хоёртойгоо хураагдах бөгөөд язгуурын дор 3 нь энэ нь язгуурын дор 3-тай хураагдаж x үлдэнэ. Хэрвээ та үзүүлэнгийн сүүлчийн хоцыг харвал энэ нь зөв хараа болж чадна гэдгийг таних болно. Гэхдээ хуваарьтайгаа язгуурын дор 3 нь иррационал тоо байна. Хүмүүс үүнд тэр болгон дуртай байдгүй. Яагаад дургүй байдгийг нь би тааварлан хэлж мэдэхгүй байна. Иймээс ямар тааж хуваарийг иррационалаас чөлөөлсгөө. Бидний тооцоосноор x нь язгуурын дор 3-ны 10. Хуваарийг нь рационал болгохын тулд бутархан хүртүр хуваарийг түүний хуваар болох язгуурын дор 3-аар үржүүлнэ. Учир нь бутархан хүртүр хуваарийг ижил тоогоор үржүүлнэ гэдэг нь уг бутархайг нэгээр үржүүлж байгаатай л адил юм. Язгуурын дор 3-ыг үржих нь язгуурын дор 3-ны 10-ыг үржих нь язгуурын дор 3 болох бөгөөд x нь 3-ны 10 язгуурын дор 3 болно. Энэ нь гипнозын урт юм аа. Би таныг баг зэрэг төөрөгдүүлчихлээ. Тэ мэдээж энэ гипноз нь 3-ны 10-ыг үржих нь язгуурын дор 3 учраас 30 градусын өнцгийн хөндөй орших талын урт нь гипнозын хагастай тэнцүү гэдгээс 3-ны 5 язгуурын дор 3 болно. Ямар ч тач үүнийг 30, 60, 90 градусын гурвалжны хувьд хэрэглэнэ. Магадгүй одоо та бүхэн Пифагорын теоремын тусламжтайгаар бодогдох 2 дугаар түвшний болгоодыг оролдож үзэхэд илүүдэхгүй баха. Өнөөдрийн хичээл сонирхолтой байлаа.